За өглөө босоод би нэг юм солонгосын өглөөний хоол авсан. Тэгээ сахар 80% бага гэсэн байгаа байхгүй. Юусе идэж үзье те. Энийг сүүнд идсэн. Одоо ажилдаа явахаас өмнө нөгөө өглөөнийхөө цайг хамсъя. Нэлийн удаан дэвтээд юм байна. Тэгвэл нөгөө бөөнөрөө бөөгнөрөгцөн. Гоё амттай байна. За дөнгөс сакртаа орж ирлээ. Тэгээ нэг гоё амттай юм аа гэж идмээр санагдаад. За би яагаад энийг авсан бэхээр энэ zero гэдэг бичмэд нь багцсан гэх юм уу? Zero sugar. Сахар тэг гинэ. Би тэгээд дэлгүүрээс бас баахан zero sugar, low sugar ч юм уу тийм хүнсний юмнуудыг авсан байгаа. Бас нэг юм энэ одоо ундаа хөө витаминтай ус гэх юм уу? Бас zero гэсэн. Бас солонгосоор. Тэгээ дээр нь юм zero sugar тэгээ тэг калориттай гэсэн аахгүй амсч үзэх үү. Бид нэр энэ жоохон сахар гүхээр амтгүй гэж бодоод байдаг шүү дээ. Энэ амттай нь амтгүй нь үзээд. Энэ яг юм зөөлөн ус шиг юм аа. Айгуу тийм зөөлгөн. Энэ ямар брэнд юм бэ? Би нэг солонгос хэл байхгүй болохоор Kelly гэв энэ брэнд нэр муу юм болов уу? Хүмүүс наа солонгос хэлтэй гэж бодоод байсан шүү. Би ч ямар ч солонгос хэлгүй шүү дээ. Тэгээд хамгийн гол нь би ойрын үед энэ сахарнаас жоохон татгалзаад байгаа. Юм гоё. Яг тоор намдагч. Энэ бас zero sugar. Танаас харагдаж байна уу? Дөрөв би энийг авч явахдаа бас тэсэлгүй ингээд заараа 2 3-аар энэ баг хамгийн сүүлийнх нахаа. Энэ low sugar гэдэг бага сахартай. Энэ бичээнийг болохоор би сахар багтаа учраас харгалан гэхгүй. Энэ өстой гоё. Энэ гэхдээ юу гэсэн үг юм болоо? IB гэсэн үг юм болов? IB. Зүү. Одоо та нар штэ энэ дэлгүүр орохдоо low sugar, zero sugar гэсэн хүнсний бүтээгдэхүүнийг авч хэрэглэж байгаараа. Сахар 9 чихэр идээл ах юм бол нэгдүгээр бие нь хоёрдугаар аюу хурдан хөгшин, гуравдугаар таргална. Тэгээ цусан дах сахарын хэмжээ нэмэгдэнэ гэдэг олон асуудалтай байдаг тий. За өглөөний мэнд. За өнөө өглөө би хичээлтэй сургалтанд сум. Тэгээ яарад болохоор түрн бейк гэдэг. Ингээ уншсан чинь нөгөө бясалгатай юм байна. Тэгээ мөн адад энэ дээрээ sugar 80% доошоо гэсэн. Ямар гоё юм бэ? Ийм жигнэмэг дотроо бас нэг бөмбөлөгтэй байна. Хагардаг. Тэр. За яарад орчихсон нэг цөмөндөө итэй. Тэгээ бас ийм солонгосын low sugar гэдэг уураг авсан. Бор будаа болон шоштой уураг гинэ. Тэг би халуус найруулах юм болов гэсэн чинь 160 мм-ийн усанд 2 ширхэг унаач. Хүч усанд тэгж болтго юм бата. Уур. Би тэгтээ энийг уур гэж бодоагүй. Хоёрыг бичдэг. Мин. Ice water. За энэс би дахиад хоёрыг авчиг. Дөрөв хүндлээ байгаа. Тэгээд оос дээр очиж байгаа сургалтын дээр. За сая гэртээ орж ирлээ. За би төрөн ууг нь айгу бадрангуу те. Нэг минээс баг 4 өрийг аваад яг офс дээр очиод сургалтанд сууж байхдаа задлж ууж амцсангүй. Сая гэртээ орж суучээс энийг задлж ууя. Easy cut. Шууд ингээд болгочдөг юм. За. Би усаа авчих юм шүү дээ. За яах вэ? Нараа. Энэ дотор ус ичээ тэрий заяа. Яг ингээ ус ичгээр яг тийм шошны өнөр мэдчихэж нэг юм. Шош. Тэгээд ийм өнгөн юм болчтой юм. Би одоо утгаагүй байгаа. Одоо утгая. Энийг сонирхоод авсаа. Low sugar гэхээс болохоор би ч өөрөө бас сүүлийн 3 жил солонгостой одуудын талаар бичлэг хийж байгаа штэ. Тэгэл ингээд судалж хаад энэ алдартай юм солонгос эмэгтэйчүүд чинь дандаа л ингээд амрууга янз бүр ингээд витамин уугаал, коллаген уугаал тий амьда ямар ч лаг арчаатай тий self care гэж ярьдаг штэ wellness тий өөрхөн дотоод гоо сайхан байх анхаарч байна, арьс зүсэндээ анхаарч байна, өсөндөө хүртэл анхаарч байна тий эдис ширхэг болон дээр нь анхаарч байна. Тэгэхээр бид нараас яг энэ мундаг хүмүүсээс бас суралцаад сахарын хэрэглээгээ ядаж бага байлгахчмаар байгаа байхгүй тий. Зарим ингээ шош мош тийм
тийм сонио амттай байдаг ш нэг юм гашуун гэх юм уу? Амтгүй. Энэ болохоор гоё амттай юм байна. За одоо би бичлэг хийн. Instagram дээр reel хийх учраас нaan сая нүрэ будаад дуусчлаа. Тэгээд юм уунаа. Дэлгүүр ороод ийм lower sugar гэсэн. Амын гол нь lower sugar сахар багтай. Гэхдээ би энэ одоо буруу ойлгоог бол энэ 42% сахар баг гэдэг нь доошоо. Ер нь энэ солонгосын юм ууж байгаа хүнсний яг нүүрэн талд нь ингэж заадаг болсон юм шүү. Бүр ингээд down гэдэг бүр доошоо 42% баг гэдэг ч аахгүй. Тэгээ намаа бүр жоохон байхын ээж эгчнэр дандаа л бараг 15 16 жилийн өмнөөс намаа бүр жоохон байхын ийм анар жүүсийг их уугаад байдсан шүү дээ. Яагаад гэхээр одоо энэ ингээд эмэгтэй хүний зурагт байгаа зү. Анар жимс чи хамгийн гол нь эмэгтэй хүнд их сайн гэсэн. Тэр нэг анар жимстэй коллагеныг бас охид төсгөөчд аяг ууд шүү дээ. Энэ өстө гоё манттай байна. Би нөгөө энийг хөргөчөнд хийцээс учраас юм хүүтнэрээ аяг гоё юм. За дараагийн бас тест хийж үзэх сахаргүй одоо юу гэдэг лээ. За надаа энэ юу комбуча. Энэ болохоор ногоон айлм юм байна. Лири амттай цай гинэ. За тэгээ та нар сурчлагаа гэдээ ботчихоо би зүгээр гол нь дэлгүүр ингээ орсон чинь zero sugar гэдсэн байгаа байхгүй. Тэгэхээр би сонгоод авсан. За хэдүүлээ энийг ууя. Тестэлж үзье. Оо. Ваа, энэ арбор яг газтай хүн шиг. Та нарт харагдаж байна энэ артай хөөсөн. Оо, ямар өнмөц өнөрттэй юм бэ? За энэ яг миний дуртай юм эсэглэн амттай байна. Би тийм эсэглэн амттай дуртай байхгүй юу? Тэг юм хөгжнө гэж гоё юм да тий бидний хэрэглэж байгаа гоо сахны ихэнх бүтээгдэхүүн дандаа солонгосоос орж ирж байна. Дандаа солонгосын брендийн. За тэгээ сонсож байгаа хөгжим K-pop хөгжим. Тэгээ сүүлийн үед болохоор хүмүүс чинь дотроосоо ууж идчихэж байгаа. Анхаарал эхлэнгүүтээ бүр K inner beauty гэж бүр тийм нэршил гарцсан юм байна шүү дээ. Бүр дотоод тий гоо сайхан анхаарахыг бол тэгж нэрлэдэг болсон юм лээ. Тэг ямар санда бүр low sugar challenge гэж бас байдаг юм лээ. Тэгэхээр хүн болгон тий хөгшрөхгүй залуу байхыг хүсдэг тий бид тэр ядаж л энэ идэж ууж байгаа хоол хүнсэн дээр ингээ багаар жоох өөрчлөлт хийх хэрэгтэй байхгүй тий. Хэрэв ингээ өдөр тутамдаа идэж байгаа хоол хүнс сахар ихтэй ах юм бол мэдээж бидний нэг цусан дах сахарын хэмжээ ихсэн өндөрсөн. Хоёрдугаар талаараа сахар, арх дарс, кофе энэ гурыг их хэмжээгээр хэрэглээд ах юм бол ингээд одоо үгүй кофе ч юм уу эсвэл сахартай ундаа одоо 0 сахартай жуус бол гэж бодъё л да. Тэр ингээд ууж ангууд хүний биед байгаа тэр шингэнийг өөртөө ингээд сорж аваад тэгэхээр бид нар нөгөө шингэний дутагталд ордог юм аа л да. Айл болох бид нэр ийм сахаргүй хүнсний бүтээгдэхүүнийг сайн хэрэглэж авах хэрэгтэй. Тийм сонголтуудыг хийж авах хэрэгтэй. Тэгээ би энэ талаар бас ингээд нэлийн судалгаа хийж үзлээ л да. Одоо шинэ Blackpink хамтлагийн Jennie, жүжигчин Suzy, BTS хамтлагийн Suga гэх мэтлэн ингээ бүр нэрлээд байвал бүр зөндөө олон алдартнаад байгаа. За энэ хүмүүс яагаад ингээд гоё ярьстай одоо тий өөрхөн эрүүл мэндтэй ингээд бас гоё анхаарад яагаад ингээ хөгшөрдөг юм бэ гэдэг чинь л идэж ууж байгаа хоол хүнсэн дээрээ болон өөрсдийнхөө амьдралын хэм маяг дээрээ гоё анхаарад явцсан байгаа байхгүй тий буруу зуршлуудаа ингээ хаяад сахар гэдэг бол ер нь бол бидэрт нэг хэрэгтэй зүйл биш. Тэгээд ийм сахарын хэрэглээ их байгаад ирэхээр нүүрэн дээр айгу батг гардаг юм лээ. Энэ бол яг би өөрийнхөө амьдрал дээр бүр турсан бодит туулж үтсэн зүйл ахгүй. Сахарын хэрэглээ өндөр байх тусам нүүрэн дээр батг гараал нь. Яг бол нөгөө түрүүний миний хэлдгээр нөгөө шингний сороод авчдаг. Тэгээд шингний дутагдалд оруулцдаг учраас арьс маш их хуурайшдаг. Цагаан ботор маш их гарч эхэлдэг. Тэгээд ингээд нүүрний салбитг маск хэрэглээд байгаа хэрнээл цаанаасаа бидэнд маш их сахар хэрэглээд байгаа учраас арьс бүр ингээд арзаагаад хуурайшдаг. Та нар тэрийг туршаад үзээрэй. Зүгээр ингээд сахарын хэрэглээ багасгаад эхлэхээр арьс хамаагүй ялангуяа ингээд өдөрт нэг юм уу хоёр аяга одоо яг цэвэр суучингууд бид нар гоё ингээд шингэнэ нөхөө явчих жоохгүй. За арьсан дээр бол надад бол тэгж мэдрэгдэжсэн. Хоёрдугаар талаараа би тийм их чихэрлэг нялуу юм ингээд уудаг байж байснаа. Тэгээ сүүлдээ ингээд арьсан дээр батг гараад бүрнхээр болохоо болонгууд би тийг ингээд болчих жоохгүй. Тийм нялуу чихэрлэг юм идэх болоод янз бүрийн тийм амттай шимттэй тийм эрзэн чихэр мэхэр бас идэх болоод тийм идэх болж байгаа өөр нэг ингээ ундаа уунгууд амар нялуу. Би тэгээ юу гэж бодчихсон гэ. Яана би өмнө нь энэ ундааг зөндөө уудаг байсан шүү дээ. Яагаад ийм нялуу, ийм их сахартай юм өмнө уудаг байсан юм гээд одоо бүр ийм болцсон заяа. Тэгэхээр та нар бас бодоод үзээрэй. Та нар ингээ хүнсний дэлгүүр ороод ямар хүнсний бүтээгдэхүүн сонгож чадж гин. Тэрэндээ
хөвсцэн, дасцсан байна уу гэдгээс анзаарах хэрэгтэй. Миний хувьд бол би одоо яг сахарын хэрэглээгээ багасгаад 10 хэдэн жил болж байна. 10 хэдэн жилийн өмнөх мөнөө, одоогийн мөнөө, шал ондоо ер нь л өдөр тутмын амьдрал дээр бол айгүй мэдрэгдэм билээ. Тэгээ үеийнхнээсээ бас айгүй тийм залуухан харагддаг одоо шиг миний хувьд. Яг ингээд нэмэлт ингээд бүтээгдэхүүнүүд бол хэрэгэлдэг. Яг идэж ууж байгаа хүмүүс дээр бол яалчгүй тийм байгаа. Тийм байна да. За орой минь манайхаа. За мөн нь ойрын үед нэлээд их сургалтанд сууж өөрийгөө хөгжүүлж байгаа. Мэдлэг олж авч байгаа. Унших юм их байна уу? Тийм. Нойроос ирээд амттай юм идчих юм уу? За энэ болохоор бас мөн адил Солонгосын low calories гэдэг. Сахарын хэмжээ их байх юм бол калори их байна л гэсэн үг. Одоо өдөрт авах хэрэгтэй хүний нөгөө калорийн хэмжээ гэж ядсан шүү дээ. Хэрвээ тэр нэг ихтер чинь хүн тархалт үүсдэг учраас конжак jelly blueberry калори багтаа гэсэн байна. Оо энэ хараа энэ дээр бүр jelly тагн дээр тогтсон юм шиг. Энэ болохоор 3 калоритой. За энэ нь болохоор 2 калоритой. Nice. За энийг авсъя л та. Вау. Энэ хавь дотроо юутай? Желли цэлцгнөртэй юм. Тэгэхээр бүр гоё. Та нарт харуулж байгаа солонгос хүнсний бүтээгдэхүүнүүд болохоор ямар нэгэн сурчлага бол огт биш гэдгийг би танарт хэлмээр байна. Үүнээс гадна эн чинь болохоор яг хүнсний дэлгүүр ороод random нөгөө тэмдэглэлийн энтрүүдийг харж байгаа л zero sugar гэсэн sugar free эсвэл одоо юу гэдэг юм low calories гэсэн солонгос хүнсний бүтээгдэхүүнүүдийг би сонгож авсан байхгүй юу. Одоо энэ дээр ингээд энэ байгаа логонууд би компанитай ямар ч холбоо байхгүй. Энэ гоё юм аа. Энэ бүр таалагдлаа. За би өөр явлаа. Дээр ичсэн энэ комбуча. Энийг би нэг задлцсан байсан юм аа, ууцсан байсан юм аа. За яг энэ брендийг харуулаач яг. Энэ гоё юм билээ. Бас нэг комбуча low calorie гэсэн. Бас юм йогурттай байна. Комбуча. Zero sugar наа. Үгүй энийг найруулаа уучсан. Ийм йогурттай. Вау. Хай. За тэгээд өнөөдөр бичлэгтэй хамтайсан та бүгдэд маш их баярлалаа. Энэ бичлэгийн гол санаа нь гэх юм бол аль болох та нар маань эрүүл хэрэглээтэй. Тэгээд zero sugar хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй. Тэгээд энэ удаа болохоор би дандаа солонгос хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж өөрөө туршиж үзээд надад хамгийн их таалагдсан зүйл нь юу гэхээр нөгөө бид нар сахаргүй гэж бодонгод айгүй амтгүй тэг амнаас унах чам шиг гэж бодоод байдаг. Гэтэл яг эсэргээрээ юм хөгжин гэдэг шиг те сахаргүй хийгнэ. Маш гоё амттай болсон байна. Одоо чинь би угаасаа нэг тийм сахарын хэрэглээ багттай хүн. Тэгээ тийм болооч тэр мөн надад бүр маш их таалагдлаа. Яа заримдаа ингээ бид чинь ингээ дэлгүүр ороод юу авах вэ мэддэггүй шүү дээ. Дандаа юм сахартай ундаанууд байгаад байдаг. Тэгээ яг тэр дундаас би тэр яг зөвийг ингээ сонгож аваад. Тэгээ надад бол маш их таалагдлаа. Миний өнөөдөр имжлэгийн санааг сайн ойлгосон баг. Цаашдаа ч гэсэн та нар маань миний энэ гол хүрхэж байгаа мессежийг гоё хүлээж аваад амьдралдаа хэрэгжүүлээд zero sugar гэдэг хүнсний бүтээгдэхүүн яг ингээ хайхаар яалчгүй надад яг олдож байгаа дандаа солонгос байлаа. Энэрсүй. Цэлцгнэр идэггүй. Ам гоё. Ямар сахаргүй. Гоё үстэй. За хай. За өнөөдөр 6 сарын 5 өдөр. Тэгээ би болохоор 6 сарын 1-ээс эхлүүлээд ядаж нэг 5 хоног те сахарын хэрэглээгээ багасгаад zero sugar гэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг бол хэрэглэж өөртөө бас бяцхан тийм чаленж эхлүүлсэн байгаа. Тэгээ өнөөдөр дуусж байгаа. Тэгээ би сайн хүнсний дэлгүүр ороод ийм зайрмаг олж авлаа. Би ч өөрөө зайрмаг идэх дуртай. Гэтэ зайрмаг идэхээр яг үний хэлэхэд хуураас маш их сахар агуулсан байдаг. Тэгээ би сая дэлгүүр орсон чинь надад энэ зайрмаг олдлоо. Тэгээ яагаад таалагдсан бэ гэхээр zero гэж бичгтэй. Дээд талд нь sugar free гэдэг энэ солонгосын юм байна. Энэ 88-аар ихэлсэн. Тэгээ хамгийн гол нь matcha cream monaco гэнэ. Матча гоё шүү дээ. Би ойрд бүр матча хийдэг байгаа. За ийм байна. Энэ дээр бас zero гэж бичсэн биш. За идэж үзэх үү. Вау. Ямар гоё амттай юм. Энэ одоо sugar free гэж үний юм уу? За хараа да. Сахар байхгүй ч. Сони тий. Хамгийн гол нь та нарын sugar free гэсэн бичгийн сайн харж аваарай за. Вау, таалагдлаа.
сайхан зарим хийдээд их гоё болчихлоо. Цамцаа тайлъя. Би одоо ажил дээрээ байна, офс дээрээ. Сая миний 5 өдрийн чаленж дээр хэрэглэсэн бүх хүнснүүд болохоор бүгдээрээ Солонгосын sugar free, low sugar бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээ та нар маань ч гэсэн эдгээр бүтээгдэхүүнүүдийг Солонгос бараа худалдаалдаг, зардаг дэлгүүрүүдэд бүгдэнд нь байнлаа шүү. Тэгээ та нараас хэрэглээд үзээрэй. Надад бол таалагдлаа. Надад хамгийн их бас мэдгэж байгаа зүйл нь юу гэхээр яг энэ 5 хоног сахарын хэрэглээг ингээ багасгаад эхлэхээр яалч юмэд арсан дээр нөлөөлж байна. А хоёрдугаар талаараа нэг юм бийг хөнгөрцсөн юм шиг те. Яг тийм гой санагдаж байна. Та нараас яг өөрсдийнхөө яг бие дээр боддоор мэдрээд туршаад үзээрэй. Ялангуяа тийм low sugar, sugar free шүү заа. Бүгдээрээ гоё эрүүл, саруул, эрүүл мэндэд гоё анхаарцгаая. Бүгдээрээ дараа имшлэр уулзлаа. Түр баярлалаа.